өргөжүүлье. Эрхэмүндэд иргэд зочин төлөөлөгч наадамчин тав хүндээ ардын өмсгөлийн 103 жилийн ба Атадсан мөсөн авлагчны 100 жилийн мас баярын мэндийг өргөж өгье. Монголчуудын наадмаараа бэлэгдээ сайхныг хэлэлцэж түүх соёл өвөлмслаараа баталгаж гэр бүл ахан дүүс хотлоодоор зүрлэж магна тэнийг баяр хаваацдаг билээ. Монгол наадмын хүндэт тойроос азаа уур татматууд цог ярмарлаг залуус алаа бицэн мөрс ам дэргэдтэй болон энэхүү наадам хүрэлцэн ирсэн нийт зочин төлөөлөгчид та бүхнийг сайхан наадмын өдөртэй өрөөлөг өргөн дэвшүүлж байна. Ихээж нар хураа харамгүй хайрлсан Бэлгэр зууны надгар өдрүүдэд сумын иргэд наадамчид та бүхэн минь ажил үйлсэн өөр бүхэмжтэй амрал ахуйд нь төвшин сайхан байгаа нь Монгол төрийн их баяр наадамтайгаа очин болондоо бэлэг бэлгийн дээр Монгол наадмаа энэ жил олон сайхан өрөөлөлгөөр дүүрэн ухтаж байна. Хойдон жилийн наадам холбоондоо хэмээн үсэн хүлээж байсан 1 жилийн хугацаанд төрийн өдрөлийн ил тод нээлттэй шуурхай хариуцлагатай ёс зүйтэй ажил хэрэгч байдлыг хангаж төр иргэний харилцан эклэцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг эрхэмлэх, их ашигла эрхэмлэх зарчим суурилсан олон зорилтуудыг хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрч байгаагаа та бүхэндээ болгоход таатай байна. Баяр цэнгийн ухаад хүрсэн альтан бүхний хямс ирсэн байгаль дэлхийг хүрдэх хөнгөж аваагаа зассан цаглашгүй бүрдсэн өнөөдөр олсон амжилтууд хийсэн бүтээснээ гамчхан танилцуулъя. За Матад сумын хувьд өнгөрсөн жилүүдэд энэхүү соёлын төв маань шинээр ашиглалтанд орсон байна. За энэ онд 150 хүүхдийн орд цэцэрлэгийн барилга мөн улсын төсөвтэй тусгагдан ажил нэгдэх байгаа. За мөн аймаг сумын төсвийн хөрөнгөөр олон ажлуудыг санаачил хэрэгжүүлснээс дурдвал цэвэршүүлэх төхөөрөмжтэй ухаалаг хөдгийг аймгийн төсвийн хөрөнгөөр Матад суманд шинээр барьсан байна. За сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төрийн албан агчийн 8 айлын орон сууцны барилгын ажил эхлээд явж байна. За багш нарыг компьютержүүлэх ажил, сурагчдын ширээ сандлыг шинжлэх ажлууд нь энэ онд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын төвлөрсөн халаалтын зураг төсвийн ажлууд хийгдээд хүлээж авах шатандаа орсон байна. За ингээд цаашдаа бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдээд явна. За Монгол улсын олон арван алдартнуудыг төрүүлсэн оюунлаг ард түмэн гэдгээр бид бахархаж эх орон нутаг усныхаа хөгжилд дөрвтэй хувь нэмрээ оруулан ажиллаж буй хөдөлмөрч та бүхнийг баялаг түүхтэй баярын өдөр дуусгад таатай байна. За тус сумын уугуул үндэсний их хүмүүн ардын уран зохиолч, зууны манлай соён гэгэрүүлэгч Цэндийн Дамжин сүрэн, зууны манлай жүжигчин Сэвэн Жавга нарын хөшөө төрлөх нутагта сүндэрлэн байдаг. За мөн 20 гаруй гаятаараа бид бүхэн бахархаж тэдэндээ талархаж явдгаа илэрхийлье. За энэхүү гаят үйлсдэн алдартнуудын үргэлжлэл болсон Матад нутгийн тэргүүний сайтчууд та бүхнийг Матад суманд тавцаа морилгыг урьж байна. Ингээд төмний цэнгэл их баяр наадмаа бэр хур чандас цэц мэргэнэ сорих нийт иргэдтэй аз хямар амжилтын дээдийг хүсэн өрөөж их түүхт эрхчлөөд Монгол төмний цэнгэл баяр багтал омгшлийн дээд Монгол наадмаараа дэнж хотод төгс сайхан наадмын өлзий төрөлийг өргөн дэвшүүлье. Баталгаа байлаа ингээд тавхны Матад сумын нэгдлийн төлөвлөсний хурдын дарга Амбатыг урьж байна. Эрхэм хүндэт нутгийн зан олон та бүхэндээ энэхүү үдшийн мэндийг өргөн дэвшүүлье. Тулгуур төрийн 2233 жил ардын хувьсгалын 103 сум байгуулагчны түүхэд 100 жилийнхаа он баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээр матадчууд бид
энэ үдэш хурамжуулаад байна. Ингээд бүхэн хүчтэй суман мэрэгэн морин хурдан байхын үзүүтэй ирүүлийг өргөн дэвшүүлээ. Та бүхэндээ баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд ажил үйлсээрээ байгууллага хамт олон ард иргэдээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадуудаа болон иргэдээ шагнах одоо бид бүхний хүсэн хүлээдэг одоо торгон агшин шагнал гардуулах үйл ажиллагаагаа эхлүүлье. За хөдөлмөрийн говьяаны улаан түгийн одонгоор сумын засаг даргаар ажиллаж байсан. За одоо Улаанбаатар хотноо амьдарч байгаа манай Матас сумын уугуул Матас сумын нутгийн зөвлөлийн тэргүүний албыг хашиж байгаа цэрэнгийн наран цэцэг таныг хүндэтгэн урьж байна. За ингээд хурал түүхт Матас сум уусан байгуулагчны 100 жилийн ан босгон дээр энэхүү хүндтэй хөдөлмөрийн говьяаны улаан түгийн одонгоор ингрээ мэдэж байгаа. Эрхэм таныг баярын хоймортой урьж байна. Хийх үйл олон жил алдар гавьяага цуурдуулж байсан бас эрхэм багштай мөн сумын засаг даргын хүндтэй албыг хашиж байсан. За одоо Улаанбаатар хотноо Матас сумын маань нутгийн зөвлөлийн тэргүүний эрхэм албыг хашиж байгаа цэрэнгийн наран цэцэг багштай нутгийн түмэн модныхаа өмнөөс халуун алга ташлаар баяр хүргье. За ингээд таны минь ажил үс үргэлж өөдөө байж эрүүл энх уртудаа наслаараа гэж хүсэн өрөөё. За баяр хүргье. Та бүхэндээ сум байгуулагчны 100 жилийн мэндийг хүргье. За өнөөдөр суманд багаангийн багш, монгол хэлний багш, сумын засаг даргын нийтэд 7 жил ажилласны хөтөлбөрийн мань үнэлж хөтөлбөрийн говьяаны улаан түгийн одонгоор шагнаж байгаад баяртай байна. За энэ том шагнал бол төрийн дээд шагнал бол ганцхан миний хийсэн бүтээсэн биш. Бид бүхний хийж бүтээснийг үнэлж дүнсэн томоохон шагналмаа гэж би үзэж байна. Ингээд сумын буурал дүүхт Матас сумынхаа 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн хүн зочид төлөөлөгч нийт хөдөлмөрчин ард иргэдтэй сайн сайхны хүсээ өрөж баяр сайхан наадамлаарэ гэж өрөөё. За Эрдэнэбаатар хагийн иргэн өндөр настан Цоён жамцын Инхбаатар таныг урьж байна. Өнөөдөр Матас сум уусан байгуулагчны 100 жилийн айн босгон дээр алтан гадас одонгоор ингрээ мэдэж байна. Ингээд Инхбаатар таныг баярынхаа тайзнаа урьж байна. За Эрдэнэбаатар хагийн өндөр настан хөдөлгөөний салбар 4 үдээтэй олон жилийн ажил насаараа мал аж ахуй илэрч ажиллаж амьдарсан. Ингээд Эрдэнэбаатар хагийн өндөр настан Цоён жамцын Инхбаатар ах маань алтан гадас одонгоор ингрээ мэдэж байна. Танд эрүүл энд хаалт зэрэг сайн сайхан бүхний хүсээ өрөөё. За мөн алтан гадас одонгоор Сүхбаатарын наран гэрэл таныг шагнасан байна. За Матас сумын хүүхдийн цэцэрлэгт 36 жил ажиллаж гавьяаныхаа амралтанд байгаа Сүхбаатарын наран гэрэл таныг алтан гадас одонгоор шагнасан байна. Шарвын Батчулуун таныг алтан гадас одонгоор шагнасан байна. За Батчулуун Чулуунаха. За Тумаан багийн өндөр настан за хөдөө аж ахуйн салбарт насаараа одоо тэрийн жолооч олон жил ажилласан. За Тум аймгийн жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан байгаа манай бүхэн байна. За ингээд алтан гадас одонгоор ингрээ мэдэж байгаа наран гэрэл багштай халуун баяр хүргье. За мөн алтан гадас одонгоор ингрээ мэдэж байгаа Шарын
Ачаал багтаа. Адуу баяр хүргье. Ингээд та бүхэн маань өргөж ирүүлээж уртнаас нь удаан жаргаараа сайхан өрөөлийг энэ сайхан тайзан дээрээс өргөн дэвшүүлье. За юуны өмнө танд төрийн дэд хотон медалаар шилжүүлсэн баяр хүргэе. Та саналаа уулзах. За баярлалаа. Ингээд боловсролын салбарт 36 жил ажилласан. Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийг эзэмшээд тэгээ Матас сумынхаа одоо цэцэрлэгтээ олон жил ажилласан. Тэгээ энэ ажлын өндөр үнэлж одоо төр засаг маань ингээд хүндтэй шагналын эзэн болгосонд одоо баяр хүргэе. Ингээд байгууллага хамт олондоо ах トゥ төрөл садан одоо юу багш хүн одоо олон сайхан шавнараараа бахархаж явдаг. Тэгээ олон сайхан шавнартай одоо энэ хөдөлмөрийн минь одоо үндэс юм аа. Тэгээд ингээд сайхан баяр наадамд ингээд оролцсон энэ бүх нутгийнхаа зон олонд сургууль сум байгуулагдсан 100 жил сургуулийн 100 жилийн баярын мэндийг хүргье. Ажлын гараагаа та хаанаас эхэлж Матас сумын ерөнхий боловсролын сургууль одоо хэд жилдээ хэдэн оноос гэж ажиллаж эхэлсэн бэ? Би 1978 онд Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Тэгээд 78 онд энэ сумынхаа цэцэрлэгт багшаар ажилласан. За мөн Алтан гот Содонгоор сумынхаа 100 жилийн ойн босгон дээр ингрэ медалж байгаа манай Ахмад багш. Тэгээ эцэг удаагшгаа ирж байна. Удаа уу. За эцэг удаагш маань боловсролын салбарт удаан жил үр бүтээлтэй ажилласан. Бидний ирээдүйн болсон бяцхан шагнараа сургууль хүмүүжүүлэх энэ ариун игүүс амьдралынхаа 38 жилийг зориулсан юм манай Ахмад багшаага ингээд ичээ ордагшаага тайзнаа урьж байна. Баярлалаа. Ингээд 100 жилийнхаа босгон дээр одоо төрийн дэд ордон Алтан гот Содонгоор шагнасандаа маш их баяртай байна. Миний ажлын гараа бол одоо 1982 оноос эхэлж тус сургуульд ирж одоо багшийн ажлыг хийсэн. Тэгээ багшийн ажлыг одоо 40 жилийн ажиллаж байна. Ажиллаад одоо энэ сайхан үедээ шагналыг авлаа. За ингээд нийт одоо 100 жилийнхаа босгон дээр ажил үйлсээрээ шалгарсан хамт олон ажилч сургуулийнхаа хамт олон болон гэр бүл үр хөвгтөддөө одоо баярын мэндийг хүргье. За манай шагналын маань үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингээд хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан иргэдийнхаа шагналыг гардуулъя. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар сугрын нэргүү таныг шагналсан байна. Сугрын нэргүү. За мөн хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар Омбогийн гонгорж яв таныг шагналсан байна. За Эрдэнэбатар хогийн өндөр настан сугрын нэргүү таныг хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар шагнаж байна. Наашаа гаргачаарай. Сугрын нэргүү. За Дашнымын Эктор таныг хөдөө аж ахуйн тэргүүний ажилтны цол тэмдгээр шагналсан байна. Ингээд таныг шагналахыг урьж байна. Хайдвын 100 наст Эрдэнэбатар хогийн малчин, сумын авраг малчин, мянгат малчин, хайдвын 100 наст таныг хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол
тэмдгээр шагнаж байна. Таны шагналтаа ирж авахыг урьж байна. За ингээ шарын насалма таныг өдөөчмийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байгааг гардуулъя. За мөн шагдрын ганц үг Жунаан уран бэлэг таныг өдөөчмийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байна. За ингээд нэр дууцсан хүмүүс маань шагналаа ирж авахыг урьж байна. За насмагчтай халуун алга ташлаар баяр хүргье. Үргэлж ирүүлэн байж устгасаарай. За Жунаан уран бэлэг манай Эрдэнэ Нотархагийн өндөр настан математикийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр сумынхаа хүүхэн байн баяраараа хөдөөчмөн тэргүүний ажилтан Эрдэнэ цод бэмгээр ингрэ медалж байна. За ингээд уран бэлэгчтэй халуун алга ташлаар баяр хүргье. За мөн Эрдэнэ Нотархагийн малчин Алтан цагийн ангараг таныг хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна. Мичүүрингийн анх баяр таныг оюун сүрэн таныг хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байна. Ингээд нэр дууцсан хүмүүсийг ирж шагналаа авахыг урья. Нааша харуулдаг. Мөнхийн чимэд орж таныг Эг хоёрын дөлгөөн цэцэг таныг Бүрлэгийн сэргэлэн таныг Алтан гэрлийн оюун жаргал таныг аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна. Чимэд орж гэж шагнаж байгаа. Аймгийн засаг даргын жуугчгээр Баатар чулууны мөнх жаргал таныг шагнасан байна. За Нардагын цэцэрлэгийн оператор Баатар чулууны мөнх жаргал. За Наран цэцгийн чимэг маа Батчуулууны Батбаатар таныг аймгийн засаг даргын жуугчгээр шагнаж байна. Ингээд та бүхнийг шагналаа ирж гардан авахыг урьж байна. За цэцэрлэгийн туслах багш Наран цэцгийн чимэг маа таныг аймгийн засаг даргын жуугчгаар шагнаж байна. За мөн сумын засаг даргын хамгаалын газрын ажилтан Батчуулууны Батбаатар таныг аймгийн засаг даргын жуугчгаар шагнасан байна. Ингээд та бүхнийг шагналаа ирж авахыг урьж байна. За ингээд өнөө явахдаа халуун баяр хүргье. Олон жил тээврийн тэрэгний жолооч явсан. За ингээд өнөөдөр мандаа тээвэрчийн хэмээх эрхэм цогцтой цолыг үрдэж байгаа. Өнөө явахдаа халуун алгадаачаар баяр хүргье. За мөн мөн хоёр таныг. За мөн автоорыг хамрыг хөгжүүлэх үйлдэл оруулсан хувь нэмрийг тань үнэн. Монголын автоовчдын нэгдсэн холбооны дээд шагнал мандаа тээвэрчин цол тэмдгээр шагнаж өнөмлөг болгов. Ерөнхийлөгчтэй Наран Пүрэв. Гамбатын мөнх хоёр таныг урьж байна. За Бөөрөл Түүхт Матад сум үүсгэн байгуулагчны түүхэн 100 жилийн хүндэт тэмдгээр эрхэм хүндэт ардын багш Хорлоогийн мөнх хоёр таныг шагнаж байна.
Турлаг нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэн Матад сум байгуулагчны төвд 100 жилийн ойн хүндэт тэмдэг олгов. Дорнод аймгийн Матад сумын засаг дарга Дэ Батулга 2024 оны 7 сарын 21. За Монгол улсын хүндэт засвал жүгдэн таныг Матад сум үүсэн байгуулагчны төвд 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. Ингээд та бүхнийг шагналаа хийж авахыг урьж байна. За эрхэм хүндэт сумын засаг даргаар ажиллаж байсан Бэлэн доржийн бүрэг дорж таныг Матад сум үүсэн байгуулагчны 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагналсан байна. Ингээд бүрэг дорж даргыг урьж байна. За бүрэг дорж дарга шагналыг орчоод гардуулж засаг дарга гардуулнаа. За эрхэм хүндэт Цэрэнгийн наран цэцэг таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. За бүрэн дараахаа халуун алгадартаар баяр хүргье. Манай сургуулийн хүргэн болоод сургуулийн төслөг урлаг дизайны хөдөлмөрийн багшаар ирж байсан. За ингээд Эдгээр сумын засаг даргын албыг хашиж одоо ажиллаж байсан таныг бас түүхэн ам босгон дээр хүндэт тэмдгээр шагнаж байгаад бас халуун баяр хүргье. Аз жаргал эрүүл их сайн сайхныг хүсэн өрөөё. За эрхэм хүндэт дүгрийн сайн хүү тань. За эрхэм хүндэт Дашин бод таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагналсан байна. Ингээд та бүхнийг шагналаа хийж авахыг урьж байна. Дашин бод таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. За ингээд цэцэрлэгчтэй халуун алгадартаар баяр хүргье. Загтын центрын таныг эс норжмо таныг за яа цент таныг эрхэм хүндэт яа цент таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. Эрхэм хүндэт Цоён жамцын цент таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. Хамт жав таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. Эрхэм хүндэт гээл хам таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. Эрхэм хүндэт зэ энх хоёр таныг зондын энх хоёр таныг Матад сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна.
шагнасан байна. Эрхэм хүндэт бууд таныг Батцам үүсэн байгууллагын түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнасан байна. За ингээд та бүхнийг шагналаа ярьж авахыг урьж байна. Эрхэм хүндэт Нямсоронгийн Бадам хаан таныг Батцам үүсэн байгууллагын түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. За Улаанбаатар хотын Матас сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Эжтмагийн Дэнсва таныг Матас сум байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. За мөн эрхэм хүндэт Данзан усрын нэргүү таныг Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. За дэцбагчтай халуун алгадтаар баяр хүргэе. За манай Матас сумын уугуул Данзан усрын нэргүй эгч маань нутгаа зорин ирж өнөөдөр сумынхаа 100 жилийн хүндэт тэмдгээр энгэрэ медалж байгаа. Халуун алгадтаар баяр хүргэе. За Ловсон даваагийн зогт зандан таныг Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. Эрхэм хүндэт Ловсон даваагийн зогт зандан таныг урьж байна. За эрхэм хүндэт Галсангийн Зогтоотор таныг Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. За эрхэм хүндэт Эжтмагийн Цэрэн бүтэд таныг Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнасан байна. Эрхэм хүндэт Балдан Цэрэнгийн Цэнд таныг Матас сум үүсэн байгуулагчны 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. Эрхэм хүндэт Эм Адия таныг Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. Адигч байгаа тийм. За таавж даргын авгаа. Тодтгол за манай их 51 гэж байхад ажиллаж байсан. Манай суманд ажиллаж амьдарч байсан. Өндөр настай байгаа. За өнөөдөр зорин ирсэн. Адигчигээ Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн тэмдгээр шагнаж байна. За наашаа хараад. За эрхэм хүндэт Эд Батцтай таныг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Эд Батцтай таныг Матас сум үүсэн байгуулагчны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна.
нааш харж байгаарай. За. Эрхэм хүндэт цэдэн юм таныг Матад цум уусан байгуулагдсны төв 100 жилийн ан хүндэт тэмдгээр шагнаж байна. Нааш харсыг. Цэдэн юм. За нааш харж байгаарай. За эрхэм хүндэтэд товсон багтан таныг Матад цум уусан байгуулагдсны 100 жилийн ан хүндэт тэмдгээр шагнаж байна. Энэ За нааш харж байгаарай. За нааш харж. Эргүүлээд барьч та. За. эрхэм хүндэт цаг зүрэн таныг Төрдөг нутгийнхаа хөгжил дэвшил үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэн Матад цум байгуулагдсны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. Цаг зүрэн. Жанлав таныг Матад цум уусан байгуулагдсны түүхт 100 жилийн хүндэт тэмдгээр шагнаж байна. Сумын засаг дарга албыг хашиж байсан Жанлав таныг өрж байна. За нааш харж байгаарай. За 100 жилийн ойн тэмдгийг мөн дараа талбай дээр бас гардуулнаа үргэлжлүүлэн. За аймгийн тэргүүний ажилтнаар шагнагдсан Сумын засаг даргын хамгийн газрын төрийн сангийн мэрэгчлэн сэргэлэн шагналаа авахыг урьж байна. За цаг үр орчны шинжилгээний албанд хон удаан жил үр бүтээлтэй ажиллан эдүүгөө өндөр насныхаа гавьяаныхаа амралтыг эзэлж байгаа өндөр настан зундын их баяр таныг, Гомсөрөнгийн оюун таныг, Түн Бямбын мөнх цэцэг таныг цаг уурын алба үүсэн байгуулагдсны 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж байна. За бүгдээрээ халуун алгасаар баяр хүргэе. За ингээд өнөөдөр 100 жилийн айн босгон дээр одоо сумын засаг даргын хүндтэй албыг хашиж байсан үе үеийн дарга нартаа хүндэтгэл үзүүлж байна. За ингээд сумын засаг даргаар ажиллаж байсан Жанлав дарга, Чимэн цэрэн дарга, за Бүрүү дөрж даргыг, за Цэн наран цэцэг даргыг, Чулуун Баатар, Дэмчиг сүрэн, Төмөр Баатар, Цэвэн сүрэн нарыг урьж байна. За эдүүгээр засаг даргын албыг хашиж байгаа Дөнчүүрийн Батруулга засаг дарга нартаа үе үеийн алхмад засаг дарга нартаа хүндэтгэл үзүүлж байна. Сумын засаг дарга Батруулга засаг даргын орлогч их болт
нарах хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу? За Чулуунбаатар, тогооч Чулуунбаатар таныг урьж байна. За дэвчүүсрэн даргая. Бүгдийг иргэн тий. За үеийн засаг даргын албыг хашин ажиллаж байсан эрхэм дарга нартаа сумын засаг дарга Батулга болон ордогч дарга их бол нарын зүгээс засаг даргын хамгийн газрын зүгээс хүндэтгэл үзүүлж байна. За Баатар даргын гэр бүлээс хүн байна уу? За Хотын гомжоо таныг сумын иргэдийн төлөвчдийн хурдын даргаар 1994 оноос 96 оны хооронд ажиллаж байсан Хотын гомжоо таныг тайзнаа урьж байна. За Цэдэн доржийн Инхма таныг за сумын засаг даргын сумын иргэдийн төлөвчдийн хурдын даргаар 2008 оноос 2012 оны хүртэл ажиллаж байсан. За Цэдэн доржийн Инхма таныг сумын иргэдийн төлөвчдийн хурдын дарга хамбат хүндэтгэл үзүүлж байна. За мөн 2012-оос 2016 онуудад сумын иргэдийн төлөвчдийн хурдын даргын албыг хашиж байсан Эг Төвшингийн Төмөрбаатар таныг хүндэтгэн урьж байна. За 2016-аас 2020 онуудад сумын иргэдийн төлөвчдийн хурдын даргын албыг хашиж байсан Сумьягийн Эх бол таныг хүндэтгэн урьж байна. За Сумьягийн Эх бол 2016-аас 20 онуудад иргэдийн төлөвчдийн хурдын даргаар ажиллаж байсан. Ингээд хурдын дарга хамбат хүндэтгэл үзүүлж байна. Сумын иргэдийн төлөвчдийн хурдын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Алтан гэрлийн Болт таныг урьж байна. 2003-аас 2012 оны хүртэл ажилласан Алтан гэрлийн Болт таныг хүндэтгэн урьж байна. За мөн Лантуугийн Эх бат таныг сумын иргэдийн төлөвчдийн хурдын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эх бат таныг урьж байна. За 2012 оноос хойш одоо хүртэл
Иргэн төлөөлчдийн хурлын нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа Цэрэн доржийн Ариун гэрэл таныг хүндэтгэн урж байна. За ингээд хүндэтгсэн болон хүндэтгэлийг хүлээн авсан эрхэм дараа нартай баярлалаа. За нааш харж байгаа.